Тэгэхээр Шотландын баруун эрэгт Атлантын далайн хүйтэн догшин төрлөг дунд эртнээс далаачдыг бол айдас хүйдэс давтуулсаар ирсэн Alien Moor хэмээх газар байрладаг. За энэхүү газар нь бол бүс нутгийн Фланийн арлуудын нэг хэсэгт хамаардаг хад дасаг маш ихтэй учраас далаачдыг өөрсдийнхэн усан завинуудыг хад мөргөн сүрхүй гэдгээс сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт бол маш эртнээс нэгэн гэрэлт цамхыг бол байгуулсан байгаа юм а. За улмаар 1900 оны 12 дугаар сарын сүүлчээр буюу зул сарын баярын дараахан Hesperus хэмээх хөлөг онгоц тус арлыг бол чиглэж ирсэн. За уг онгоцны зорилго нь бол маш тодорхой байсан. Арал дээр орших гэрэлт замхын манаач нартай дараагийн ээлжийн хүмүүсийг сэлгэж, за мөн хоол хүнс болон төлш буулгах тийм ажилдаа очсон. За ингээд хөлөг онгоц арал дээр газардсан боловч тэднийг хинч тосож аваагүй. Гэрэлт цамхгийн хаалга цоочтой, сонхон хаалттай, дотог шороход идэж дуусаагүй тавхтай хоолнууд нь ширээн дээр өрөөстэй. Яг л хэдхэн хормын өмнө тэнд хүмүүс хоол цай идэж ууж байсан мэт ийм байдалтай байсан. За гэвч тэнд үүргийн дагуу байх ёстой 3 манаач болох Джеймс Дукат, Томас Маршалл, Дональд Макартур нар бол огт байгаагүй. Ингээд энэ 3 хүнийг бол хайж эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь энэ 3 хүний сургаггүй алга болсон хэрэг өнөөдрийг хүртэл хаагдаагүй, шийдэгдээгүй хэвээр байгаа боловч бүхэл бүтэн 126 жил өнгөрчгөөд байхад энэ хэрэгтэй холбоотой ямар ч дөрвтэй уул мөр олдоогүй хэвээр байна. За ингээд ерөнхийдөө маш олон асуултууд энэ учир битүүлэг явдлаас үүдэн гарч ирсэн. Тэдгээр далаачдыг далайн их төрлөг завхин авч одсон уу? Эсвэл тэд өөрсдийн эрүүл ухаанаа алдацгааж далаа руу сайн дураараа орж үхэцгээсэн үү гэх мэтээр маш олон таамагуд байгаа. За бүр энэ хэргийг зарим хүмүүс муу ёрын ад чөтгөрүүд эсвэл хариг аргийнхантай хүртэл холбон тайлбарлах гэж оролддог. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Фланийн арлын гэрэлт цамхагт үүрэг гүйцэтгэж байсан тэр 3 ажилтнанд яг юу тохиолдсон байж болох уу гэдгийг тухайн үеийн мөрдөн шалгалт болон үйл явдлуудын логик дараалал тэмдэглэлийн дэвтрийн тэмдэглэлүүдтэй холбон тайлбарлах гэж оролдох болно. Үндэснийх баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Багро брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэсний их баяр наадмыг өгтөн Багро брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Багро 1900 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Hesperus онгоц Alien Moor гэдэг тэрхүү арлын гэрэлт цамхаг руу дөхөж ирэх үед нөхцөл байдал нэг л өөр байгааг хөлгийнхэн ерөнхийдөө анзаарч ажиглаж эхэлсэн. За ихэвчлэн уг нь бол гэрэлт цамхгийн манаач нар бол хөлөг онгоц ирж байгааг хараад гэрэлт цамхагаас дохио өгдөг байсан бол энэ удаа огтоос ямар ч дохио өгөөгүй маш тийм аниргүй чимээ аниргүй нам гүн байсан. За хөлгийн ахмад Jim Harvey бол энэ явдалд маш их гайхаад гэрэлт цамхгийн зүг бас онгоцныхын зүгээс хэд хэдэн удаа дохио өгсөн боловч гэрэлт цамхгийн зүгээс ямар ч хариу өгөөгүй. За ингээд тэд нэр аргагүй ирэхэнд ардтаа дөхөж очингуудаа жижиг зав гаргаад жижиг завин дээр багийн бүрэлдэхүүний хэсэг хүмүүс албан хаагчид бол буугаад тэрхүү арал руу газардаж гэрэлт цамхгийн зүг өгсөж эхэлсэн байгаа юм. За гэтэл тэднийг гэрэлт цамхагт тулж ирэх мөчөд гэрэлт цамхгийн үндсэн хаалга болон гаднах хаалга цонхнууд нь хүртэл дотроосоо түгжээтэй байсан. За ингээд яаж иж байгаад тэд нэр дотог шортол гал тогооны өрөөнд бол ширээ зассан байдалтай бүх хоолнууд нь бол бүрэн бүтэн байсан. Гэхдээ сандалнууд нь бүгд унсан байдалтай байсан нь бол ямар нэгэн хөдөлгөөн замбраагүй байдал тэр дотор үүссэн байж магадгүй юм а гэдэг таамгийг хамгийн түрүүнд төвшүүлсэн. За мөн манаач нарын нэгнийх нь гадуур хувцас буюу цовн дотор үлдсэн байдалтай байсныг бол тэд нэр анзаарсан. За энэ нь тэднийг бороотой хүйтэн цаг агарт нэг нь цуваа нөмрөлгүйгээр гадагшаа яаран сандран гарсныг бол илтгэж харуулдаг. За мөн гэрэлт цамхгийн доторх бүх гэрэл унтраастай дэнлүүнийх нь тос нь хүртэл бүрэн бүтэн байдалтай байсан. Хэрвээ тэд нэр ажил үргээ гүйцэтгэж байсан бол гэрэл асаах тос нэмэх зэрэг ажлуудыг бол хийх ёстой байсан ч за бүх зүйл орхигдсон байдалтай байсан гэж
хэлж болно. За улмаар гэрэлт цамхаг дотор орсон хөлгийн Ахмад Жозеф Мур багийнхныхан хамтаар гэрэлт цамхагийн бүх хөрөөнүүдээр орж маш чангаар манаачдыг дуудсан боловч ямар ч хариу өгөөгүй. За түүнчлэн арлыг бүхэлд нь өөрсдийн боломжоор тэд нэгжиж үдсэн боловч тэндээс ямар ч амьд амьтан болон хүний ус мөр олдоогүй. За 3 залуу бол зүгээр л агаарт ууссан мэтэр алга болсон байсан нь тодорхой болсон. За ингээд ийм хачирхалтай нөхцөл байдал үүссэн учраас үүнийг яг ч осол гэж тайлбарлахад бас нэлээд ийм ээдрээтэй болж эхэлсэн. За иймээс цагдаа болон албаны хүмүүс олон 10 жилийн турш үргэлжилсэн мөрдийн шалгах ажиллагааны мухардалд орж энэ хэрэг тэр чигтээ өнөөдрийг хүртэл онцлог болон үлдсэн байдаг. Гэхдээ цагдаа нар тэндээс нэгэн маш чухал зүйлийг бол олж илрүүлсэн. За тэр нь юу байсан бэ гэвэл гэрэлт цамхагийн манаач нарын үлдээсэн бүртгэлийн буюу тэмдэглэлийн дэвтэр бол байсан. За даанч тэр дэвтэр нь бол хэргийн үнэн мөнийг илрүүлэх тайлах гэхээсээ илүүтэйгээр мөрдөн байцаалтыг бол илүү том мухардал руу хөтөлсөн ийм баримт бол болж хувирсан байгаа юм а. 12 дугаар сарын 12-ны тэмдэглэлийг сөхөөд харахад бүс нутаг даяар маш хүчтэй шуурга дэгдэж эхэлсэн учраас 3 манаач бүгд дотроо маш ихээр айж сэтгэл түгшиж байгаагаа бол тэнд бичсэн байдаг. За улмаар маргааш нь буюу 12 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлд шуурга улам бүр ширүүсэж салхины хүч дээд цэгтээ хүрлээ хэмээн бичсэн байгаа. За тэгвэл юу нь хамгийн хачирхалтайгаар эргэж мөрдийн шалгах ажиллагааг мухардалд оруулсан бэ гэвэл яг тэр өдөр тухайн бүс нутгаар зорчиж явсан өөр бусад хөлөг онгоцнууд, тэдгээр хөлөг онгоцнуудын багийнхан цаг агаар тухайн өдөр маш тайван тогтун байсан талаар бол гэрчилсэн байдаг. За манаач нарын хэлсэн шиг цаг агаарын ийм ноцтой үзэгдэл огтоосоо болоогүй гэсэн үг. За эндээс яг манаач нар магадгүй сэтгэл зүйн хямралд орж хардарсан зүйдээ бас бодит байдал гэж итгэсэн байж болох юмаа гэдэг ийм таамгууд гарч ирсэн. За тэгвэл 12 дугаар сарын 14-ний тэмдэглэл илүү эмх замраагүй байдалтай болж эхэлсэн. За тэнд бүгд чимээгүй боллоо, ямар нэгэн зүйл болохоос өмнө бид нэр залбирч байна гэх мэтээр маш ойлгомжгүй өгүүлбэрүүдийг бол бичсэн байдаг. За харин дахиад маргааш нь буюу 12 дугаар сарын 15-ны өдрийн хамгийн сүүлчийн тэмдэглэлд бол уг цамхагт ажиллаж байсан 3 туршлагатай ир бүгд нэгэн зэрэг уйлцгааж газар дээр суусан тухай бол маш сонирн бичсэн байдаг. За улмаар хамгийн сүүлчийн бичсэн үгс нь шуурга намдаж тэнгис тайвширлаа, бурхан бүхний дээд гэсэн ийм үгээр тэдний тэмдэглэл бол төгссөн. За тэгэхээр дүгнээд харах юм бол тэдний цаг агаарын талаар бичсэн зүйлс нь бол бодит байдлаас эрс тис өөр байсан магадгүй тэдний сэтгцэд бол хэдийнэ өөрчлөлт орсон байж болсошгүй юмаа гэдэг таамгийг гаргадаг. За мөн туршлагатай ирчүүд бүгд нэгэн зэрэг газарт цөхрөн унаж уйлцгааж байгаа талаар бичсэн нь бол ойлгох аргагүй ийм байдал руу хөтлөж байгаа. За тэд нар ямар нэгэн зүйлээс маш их айсан болох нь бол харагддаг. За гэтэл хамгийн сүүлчийн үгнүүд нь бол бүр эсэргээрээ дэндүү тайван, бүр хэтэрхий тайван байдалтай бичигдсэн нь бол нөхцөл байдлыг ойлгоход бүр илүү хүндрэлтэй болгож хувиргасан байдаг. Тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг ойлгохын тулд янз бүрийн таамагуудыг төрүүлж гаргахаасаа өмнө гэрэлт цамхагийн манаачаар ажилладаг хүмүүсийн өвөрмөц сэтгэл зүйн онцлогийг бас эхлээд ойлгох хэрэгтэй. За эдгээр манаач нарын хувьд бол нийгмээс тусгаарлагдана гэдэг нь тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болж хувирсан байдаг. За бүх амьдралынхын туршид амьдралынхан маш их цаг хугацааг бол ямар ч нийгэмшилгүй 2-3хан биенийхэн царайг харж өнгөрүүлнэ гэдэг бол мэдээч хэрэг ямар ч хүний сэтгэл зүйд бол туйлын сөрөг үр дагавар бол олгох нь ойлгомжтой гэж бол сэтгэл зүйчид үзээд байгаа юм байна. За Эллен Мор Арл бол Шотландын баруун эрэгт их газраас алслагдсан зөвхөн шувуудын шагналдаан болон далайн долгионоос өөр ямар ч чимээ сонсогддгүй газар. За олон жилийн турш жилд хэдэн удаа хэдэн 7 хоногийн турш өөр хүмүүстэй уулзахгүй зөвхөн хамт ажилладаг ганц 2 хүнтэйгээ байх нь бол хүний сэтгцийг айжмаар идэж эхэлдэг. За үгээр барахгүй 3 хүн удаан хугацаагаар бол нэг жижиг байранд түгжигдэх нь бол тэдний дунд үл ойлголцлыг үүсгэх магадлал маш өндөр. За магадгүй манаач нарын дунд бас бидний хэрж мэдэхгүй ойлгож амжаагүй тийм үл ойлголцол хурцдмал байдал бий болсныг ч бас үүсгэхгүй. За эсвэл тэдний дунд нэгнийхэн сэтгцийн эрүүл мэнд эрс муудаж тэрхүү муудалт нь нөгөө хоёртоо бас сөрөг нөлөө үзүүлсэн байж мэднэ. За гэрэлт цамхын манаач нарын үүрэг бол мэдээж хэрэг гэрэл тасрах ёсгүй гэсэн
гэсэн юм цорын ганц зарчмыг бол ягштал баримтлах явдалд бол оршдог. За хэрвээ гэрэл тасрах юм бол хөлөг онгоцны сүрэл, хүний амь насны хариуцлага бол одоо тэдний нуруунд дээр шууд бууж ирдэг. За энэхүү байнгын стресс, магадгүй энэ алдаа гаргачихвээ гэсэн айдас нь бол тэднийг сэтгэл зүйн хувьд одоо маш эмзэг болгосон байх магадлалтай. Түүнчлэн хачирхалтай нь бол одоо эртний далаачид болон энэ гэрэл цамхын манаач нарын дунд island fever буюу одоо арлын солио гавцуу гэж одоо утгачлан орчуулагддаг ийм ойлголт бол маш түгээмэл байсаар ирсэн байлээ. За энэ нь удаан хугацаагаар нийгмээс тусгаарлагдсны улмаас аливаа хүн бодит байдлыг мэдрэх чадвараа алдаж хий юм харах, хий юм сонсох, цаашлаад сэтгэл зүйн бүрэн хямралд орох үзэгдлийг хийдэг. За тэдний дэвтэр дээр бичигдсэн зохиомол далайн шуурганы тухай энэ тэмдэглэлүүд нь одоо яг энэ сэтгцийн хямралын тод жишээ байх магадлал маш өндөр гэж судлаачид үздэг юм байна лээ. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ товчхон одоо зарц сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд за миний орчуулсан манай сувгийн зүгээс нэрхлэн гаргасан Adolf Hitler-ийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэхүү номыг бол 1924 онд Adolf Hitler бол одоо төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Adolf Hitler дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад орсуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол одоо зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл одоо 60,000 төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол одоо хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. За одоо тэгвэл үргэлжлүүлээд арай шинжлэх ухаан дээр суурилсан арай илүү тийм бодиттой таамаглалуудыг бол одоо дэлгэрүүлэн ярих гэж үзье. За фаны арлууд нь бол одоо Атлантын далайн дунд Шотландын эрэг орчимд байрладаг ийм арал. За энэ бүс нутаг нь бол одоо өвөл цагт дэлхийн хамгийн ширүүн урсгалтай далайн маш хүчтэй одоо шуургатай газруудын нэг болж хувирдгаараа бол маш алдартай. За иймээс одоо далайн ёроолын хэлбэр болон одоо хүчтэй урсгал нь бол заримдаа тийм гинтийн өндөр хүчтэй давлгаа одоо багахан хэмжээний тийм цунами үүсгдэг одоо ийм нөхцөл байдлыг бол бүрдүүлэхээр онцлогтой юм байгаа юм аа. Ингэснээр асар хүчтэй аврах том давлгаа маш гинтийн байдлаар ямар ч сэрэмжлэггүйгээр одоо үүсдэг. За хэрвээ манаач нар гэрэлт цамхын гадна хадны ирмэг дээр тоног төхөөрөмжөө магадгүй засварлаж байх үед 20-30 метрийн өндөр давлгаа гинт гарч ирсэн бол за тэднийг бол тэр дорн далаад урсгах эсвэл одоо хад чулуу руу бол таягдан шидэх бүрэн боломжтой. За нэг ёсондоо гинт үүссэн хүчтэй давлгаанд бол цохиулан амиа автацгаасан байж магадгүй гэдэг одоо ийм таамаглал гарсан байгаа юм. За яагаад ингэж үзэж байна вэ гэхээр одоо мөрдөн шалгах ажиллагааны үеэр арлын эрэг хавьд бол төмөр хашлагнууд эвдэрч за хадны зарим хэсгүүд рүү ингэж цохигдож унсан байдалтай байсан нь далайн маш хүчтэй давлгаа одоо үүссэн байж болцсошгүй гэдгийг бол гэрчилдэг. За энэ нь манаач нар одоо ямар нэгэн байгалийн гамшигт нэрвэгдсэнийг батлах хамгийн том бит баримтанд бол одоо тооцогдоод байгаа юм. За хэдийгээр далайн давлгаа гэх энэ онол хамгийн логиктой сонсогдож байгаа боловч энэ нь одоо манаач нарын үйлдэлтэй зөрчилдөг хэд хэдэн логик цорхоог бас араасаа дагуулдаг. За гэрэлт самхын аюулгүй байдлын дүрм ёсоор бол одоо шуурхтай үед нэг манаач нь заавал самхаг дотор байж гэрлээ хянаж байх юм үүрэгтэй. Энэ бол одоо дүрм. За гэтэл дүрм нь ийм байхад яагаад гурвуулаа эрсдэлтэй газар бол гадагш гарцгаав гэдэг ийм асуулт гарч ирж байна. Энэ нь тэднийг магадгүй ямар нэгэн зүйл дотроос нь тэднийг хөөж гаргасан байж болсошгүй гэх хардлагыг бол төрүүлдэг. За мөн үнэхээр тэд нар хэрвээ гадагшаа гарахдаа хаалхаа түгжиж гарсан бол тэд нар яагаад буцаж орж ирэх боломжгүй болсон бэ гэдэг бас нэг ийм асуулт байгаа. За бүх хаалганууд түгжээтэй байсан тэднийг гаднаас буцаж дотогш орох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг бол одоо итгэж байгаа. Шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол байгалийн хүч нь тэднийг далаа руу авч одсон гэдэгт одоо эргэлзэх зүйл бол байхгүй. Нөгөө хүчтэй давлгаа тэднийг цогсон гэсэн үг. За гэхдээ тэр байгалийн хүч нь одоо тэднийг яг ямар замаар ямар үйлдэлээр дамжуулан аминд нь хүрсэн бэ гэдэг нь энэ Флананы одоо арлын жинхэнэ нууц болж энэ мөрдөн байцаагч нарын толгойг бол одоо 100 гаруй жилийн турш ингэж гашилгаж байгаа ийм онцлог болж хувирсан байгаа юм аа.
Тэгэхээр яг хав янз бүрийн тийм юр бусын үзэгдэл paranormal activity энэ байхгүй цэвэр одоо логик илүү нэг одоо бодит прагматик байдлаар хандах юм бол одоо хүчтэй давлахаас энэ гурван хүний амь насыг авч одсон гэдэг ийм зүйл рүү одоо хөтлөөд байгаа юм л да яг шинжлэх ухаан. За гэхдээ сая ярьсан одоо хаалганууд нь түгжээтэй байсан дүрмийн дагуу нэгэн дотроо заавал үлдэх ёстой байсан гэх мэтэр ийм одоо маш их юм ойлгомжгүй зөрчилдөөнүүд бол үүссэн болохыг бол одоо сая ярьлаа. За иймээс одоо эдгээр дээр үндэслээд өөр олон бас маш сонирхолтой зарим нь магадгүй юр бусын тийм итгэхийн аргагүй ийм таамагуд бол гарч ирсэн байдаг. Одоо энэ талаар үргэлжлүүлээд үргэлж гэхдээ эдгээр нь заавал бүр яг тийм үнэн зөв гэсэн зүйлс биш. Ердөө таамагуд гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь гэвэл зарим судлаачид одоо манайч нарыг харь гаригийнхан судалж үзэхээр хулгайлсан гэдэг ийм таамаг бол гаргасан. За тэдний хувьд бол арал бол одоо хүний хөлөөс азлагдсан хамгийн тохиромжтой харь гаригийнхны тийм хүн хулгайлах боломжтой цэгэл гэж үзээд байгаа юм л та. За хоолнууд нь ширээн дээр нь үлдсэн, за хаалгууд нь дотроосоо түгжээтэй байсан нь тэднийг ямар нэгэн байдлаар харийнхаа хулгайлсан байх магадлалтай гэдэг ийм таамагийг бол бий болгодог. За тэгвэл түүнчлэн бас далаад ингэсэн эртний домгуудад Шотландын эрэг орчмын Келпи буюу за одоо хэлбэрээ хувиргадаг тийм усан доторх одоо аюултай мангаснууд ихэвчлэн тийм адууны морины дүрстэй одоо гарч ирдэг ийм мангаснууд амьдардаг гэж үздэг юм байлээ. За иймээс хэрвээ зарим хүмүүс одоо манайч нарыг далаагаас гарч ирсэн тэр хүн төрлөختөнд танигдаагүй аврах том амьтдын хавталханд өртсөн гэж бол үзээд байгаа. За энэ онолыг дэмждэг хүмүүс бол манайч нарын галзуу юм шиг тэмдэглэлүүдийг за тэд нэр мангас харсан учраас бол айдас давтсан гэх мэтээр одоо ингэж тайлбарладаг. За тэгвэл дараагийн таамаг нь бол цаг хугацааны цоорхойтой холбоотой ийм таамаг байна. За арал дээрх цаг хугацааны урсгал нь гажуудалд орж өөрчлөгдөж тэд нэр яг 1900 оны цаг хугацаанаас бол одоо бүр мөсөн мултраад өөр хэмжээс рүү өөр цаг хугацаа руу шилжсэн байх боломжтой гэдэг ийм таамаг байна. За тийм учраас одоо тэднийг хайсан энэ бүх 100 гаруй жил үргэлжилсэн судалгаа мөрдөн шалгах ажиллагаанууд бүгд үр дүнд хүрэхгүй одоо ингэж бүтэлгүйтсэн нь за тэд аль хэдийн өөр цаг хугацаанд очсон гэж одоо ингэж зарим хүмүүс үзээд байгаа. За тэгвэл мөн одоо фланы арлуудыг бол эртээр үеэс ариун газар за заримдаа сүнслүүдийн цугладаг газар гэж бол одоо бүс нутгийн хүмүүс болон тэр хаваар одоо ан агнуур загас агнуур худалдаа 8 эрхэлдэг тэр далаачд бол одоо ингэж ярьсаар ирсэн. За тэнд хийсэн бас археологийн малталгуудаар эртний сүм хийдүүдийн нэлээдгүй тийм одоо үлдэгдлүүд маш олноороо олдсон нь за энэ таамгийг одоо гарч ирэхэд нэлээд хүчтэй нөлөөлсөн. За манайч нар эртний сүнснүүдийн тайван байдлыг бол алдагдуулсан учраас тэднийг шийтгсэн гэсэн одоо ийм домог яриа Шотландын загасчдын дунд бол одоо өнөөдрийг хүртэл бол яригдсаар байдаг. За тэгвэл хамгийн сонирхолтой таамагуудын нэг нь гэвэл одоо түрүүн хэлсэнчлэн 3 манаач маань гурвуулаа сэтгцийн асуудалтай болсон талаар ярьсан. За гэхдээ энэ сэтгцийн асуудал гэдээ байгаа зүйл нь тэдний өөрсдийнх нь тарих толгооноос үүдэн бий болсон асуудал бус харин арал өөрөө хүмүүсийг газруулдаг тийм увдистай гэдэг ийм таамаг юм. За арал дахь тэр салхины эсгэрэлт байнгын дуу чимээ тусгаарлагдсан орчин нь хүний тархины долгионыг өөрчилж хин юм харахад хүргэдэг тийм psychoacoustic нөлөө үзүүлдэг гэж зарим судлаачид бол үзээд байгаа. За гэхдээ одоо яг уу эднэрийн аль нь ч бол батлагдаагүй сая дурдсан энэ бүх таамагууд одоо аль нэг нь үнэн ч байж магадгүй эсвэл одоо бүгдээрээ худлаач байж магадгүй гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр 1900 онд болсон энэхүү учир битүүлэг нууцлаг одоо үйл явдлын дараагаар тус цамхагт бол одоо юу ч болоогүй мэтээр үргэлжлүүлэн одоо гэрэл цамхгийн манаач нар өөрсдийнх нь ээлжээр ажил үргээ гүйцэтгэн одоо явсаар байгаад 1971 онд бол одоо нэгэн чухал өөрчлөлт гарснаар бол энэ бүхэн өөрчлөгдсөн байдаг. За тэр онд одоо юу болсон бэ гэвэл гэрэл цамхаг тухайн оноос эхлэн бүрэн автомат байдалд шилжиж за улмаар одоо манаач нар тэнцээ харуул хийх ээлжирж гарах тийм ямар ч шаардлагагүй болж хувирсан. За үүнээс хойш одоо тус арал дээр ингэж хүн одоо тогтмол удаан хугацаанд тэгж амьдрахаа болжсон бөгөөд за энэ одоо гэрэл цамхаг нь бол цаашдаа хүний ямар ч оролцоогүйгээр ажиллах болсон байдаг. Өнөөдөр Элиан Мор арал болон түүний гэрэл цамхаг нь бол Шотландын аялал жуулчлал болон түүхийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө дурсгал болон
хувирсан гэж хэлж болно. За гэхдээ энэ арал нь хүрэхэд маш хэцүү далайн хүчтэй урсгалтай газар учраас төдийлөн одоо олон жуудчид бол олон тооны жуудчид очдоггүй. За Гэрэлт цамх нь гаднаасаа бол 1900 оны үеийнхтэйгээ бараг яг ижилхэн хിവэр байгаа нь бол одоо түүхэн дурсгалт газрын хувьд үн цэнийг нь улам бүр өсгөж өгдөг. За мөн орон нутгийн иргэд болон далаачдын дунд энэ газар одоо ч гэсэн нууцлаг хараалтай гэсэн яриа байсаар байгаа. За Гэрэлт цамхагт очсон зарим хүмүүс хэлэхдээ бол тэнд очиход нэг л таагүй. За биднийг намайг одоо хүн ажиглаад ч байгаа юм шиг тийм мэдрэмж төрдгөө гэж ингэж ярьцгаасан байдаг. За энэ нь тус газрын түүхэн эмгэнэл 126 жилийн турш тайлагдаагүй онцгой магадгүй салшгүй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. За та бүхэнд бас сонирхолтой ийм учир битүүлэг үйл явдлаар дүүрэн ийм дугаар байсан байхаа гэдэгт бол найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.